байцгаана уу хүмүүст сонсогчдоо. Сонс подкастын 7 дугаар дугаар инхүү эхлэхэд бэлэн болоод байна. Сонсыг сонсож байгаа сонсогчдоос асуух асуулт байна. За тэгээд та өөрийнхөө тархинд мис заслыг хийж эдгэж чаддаг гэвэл яах вэ? Мөн таны тархинд асааж унтраах тохиргоо байдаг гэвэл яах байсан бол мөн та өөрийнхөө оюун бодлоор та өөрийгөө хинбэ гэдгийг тодорхойлдог гэвэл яах вэ? Яг эдгээр асуултуудыг асуугаад өнөөдрийнхөө подкастыг эхлэхийг хүсэж байна. За тийм. Тэгэхээр эдгээр асуултад бид хоёр өнөөдөр өөрсдийнхөө уншсан энэ хүн номын дагуу одоо энэ хүн номон дээр байгаа тэр мэдээллээс ингээд хариулах болно. Тэгээд та бүхэн бас бидний подкастыг сонсоод тэгээд энэ сурсан зүйлүүд байвал тэрийг амьдралдаа бас хэрэгжүүлээсэ гэж хүсэх байна. Тэгээд энэ удаад бид хоёр switch on your brain буюу тархиа одоо тархины унтраалга гэж бол орчуулад байгаа. Одоохоор тийм тархиа асаах тийм ерөнхийдөө бол аль болох асаах. Тэгээд ямарваа нэгэн байдлаар одоо сөрөг байсан юмыг эрэг рүү одоо харанхуй байсан бол гэрлийг асаах гэдэг шиг тархин дотроо хэдүүлээ ямарваа нэгэн зүйлийг асаах тухай өнөөдөр энэ номноос хамтдаа суралцах юм байна. Тэгэд түрүүний асуултаас эхлээд явах уу? Нэгдүгээр асуулт нь Ааха. За тэгэхээр хоёр төрлийн тийм үзэл байдгийн байна л да. Тэгэхээр таны бодол тархинаас гараад ерөнхийдөө таны тархи таныг одоо удирдах, таны сонголтыг хийлгэж өнөөдрийн хинбэ гэдгийг таны тархи одоо шийдэд байгаа гэсэн нэг тийм үзэл байдаг. Харин нөгөө үзэл нь болохоор юу гэхээр яг тэрний эсрэг тархи таныг удирддаггүй маа. Харин таны оюун бодол таныг удирдах, таны өнөөдрийн хинбэ гэдгийг бий болгож байгаамаа гэсэн хоёр үзэл бодол байгаа. Тэгээд харин бидний ярих өнөөдрийн сэдэв маань юу вэ гэхээр тархи таныг удирдахгүй. Яагаад гэвэл шинжлэх ухаан болоод Библийн дагуух үннээр энэ бүгдийг бид хоёр хамтдаа ярилцах байгаа. Тэгээд яг энэ номын маань зохиогч доктор Caroline Leaf гэдэг эмэгтэй байгаа. Тэгээд энэ номон дээрээ хүртэл өөрийнхөө patient өвчтөнгүүдтэйгээ харилцаад яг энэ бодлоор дамжуулаад таны тархинд ямар өөрчлөлтүүдийг хийгээд яаж бий болоод ямар гайхамшигтай зүйлүүд болсон бэ гэдгийг хүртэл бичсэн байдаг. Тэгээд жоохон бахта гэрийнхэнтэйгээ явж байгаад машины ослоор аваарт ороод тэгээд тархин ингээд гимтээд эмчнэр болохоор одоо ямар ч ингээд буцаад эрүүл хэвийн одоо тархин ажиллахгүй ингээд ямар ч лсэн амьд байгаа нь болсон гэсэн яг тийм жоохон охин байсан байна. Тэгээд энэ охинтой ажиллаад яасан бэ гэхээр тэр охины бүр имжлээд хэвийн хэмжээнд нь тархин бүр ажилдаг болоод зогсохгүй бүр 10 дугаар ангиа төгсөөд бүр илүү амжилттай илүү сайн сурлагатай бүр тийм болсон тухайга хүртэл номон дээр бичсэн байсан. Тэгэхээр өнөөдөр бидний тархи яг бидрийг оюун бодолд мань өгж байгаа энэ бодлуудыг өгөөд бодуулаад тэгээд би тэр бодлоосоо шийдвэрүүдийг гаргаад явдаг бид нар тийм биологийн хүмүүс биш юм байна. Харин бурхан биднэрт яг энэ тархийг өгөхдөө бидний төлөө ажиллахаар бүтээсэн болохоос биш тархи таныг удирдаад та тархиар удирдуулаад тархи чинь юу хүсэж байгааг ч юм уу эсвэл тархи таны оюун бодолд ямар бодол өгж байгаагаар удирдуулдаггүй гэдгийг хүртэл бидэнд бас хэлсэн байгаа. Тийм. Тэгэхээр энэ дээр бас нэг жоохон сонирхолтой болох үүднээс илүү ойлгомжтой болох үүднээс энэ айгүй тийм сонин сонсогдоод байдаг анх ингээд сонсож байхад болохоор яг энийг нэлээд ойлгомжтой болох үүднээс нэгэн жишээ авъя гэж бодож байна л да. Хэрвзээ яг бидний тархи биднийг үнэхээр удирдах бидний одоо дотор бодлуудыг ингээд бий болгоод байдаг гэж үзэх юм бол бид нар хийж байгаа үйлдэлтэй баг ямар ч хариуцлага үргэх шаардлагагүй болж эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Энийг сайн нарийн харах юм бол. Энэ юу вэ гэхээр одоо нэг ийм
юу гэдэг чинь нэг зарим одоо Оросууд нэг ингэж яриад байдаг чинь хүн алгатчлаа гэж бодлоо тий. Тэгэнгუутаа энэ би биш энэ миний гар гэл тий. Тэгэхээр чин эн чин тухайн хүн өөрийнхөө хийсэн үйлдэлтэй хариуцлага хүлээхийнхаа оронд тэр бурууга гарлуугаа жигж байгаатай одоо жигчин штэ тий нэгэсэндээ. Тэгэхээр яг түрүүний өмнөх үзэл баримтал бол яг үүнтэй ижлэх юм а гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл өөрөө ямарваа нэгэн одоо амар муу мухай юм бодож явж хагаад тэрийг үйлдэлчин. Ягаад тэгэхээр бодлоор дамжуулж хүн ингээд юу бодож байгаагаа үйлдэхэд яг бэлэн байж дээ. Тэгэхээр яг нэг үйлдэлээ гаргасныхаа дараагаар хариуцлага хэн рүү өрүүлэх гэдэг нь вөхлөөр энэ миний тархинаас л гарч байгаа маа гэдэг. Тэгэхээр энэ бол биш юм аа. Энэ бол биш. Тэгэхээр бид нар өөрөөсөө энэ тарих гэдэг бол зүгээр нэг эргэтэн байгаа. Тэгээд тэр эргэтэн чинь өөрөө эргээд биеийнхаа бусад эргэтнүүдийг удирдан захирдаг одоо удирдлагын төв маягийн тий. Гэхдээ тэндээс гарч байгаа тэр үйлдэл болгож гаргаж байгаа тэр одоо гол процесс хийж байгаа энэ эргэтэн бол тарих өөрөө байгаа. Тэгэхээр энэ тархинд бид нар удирдлагыг өгөх юм бол энэ өөрөө дураараа тий одоо буруу юм хийчээд түүнийгээ бол тэр хариуцлагыг хин нэгэнд одоо өрүүлэх ийм л одоо нөхцөл байдал руу биднийг удирддаг байх нэ. Тийм хүн чинь тэгээд өөрөө юм бодогч махан би юм байна л да. Хүн ингээд зогсолтгүй боддог ерөөсөө. Өдрийн туш та бодлоо харин шүн унтчих хат яадаг гэхээр таны тарих тэр өдөр ботсон бодлуудыг цэгцэлж эмхлэж тэ хаана байрлах ёстой яг тэр байр эмх цэгцэнд оруулж идэм юм. Тэгээд энэ бодол нь одоо гэрлийн хурднаас ч маш хурдан гэж ярьж байгаа байхгүй энэ дээр. Тэгэхээр бид ер нь ингээд нэг юу ч бодохгүй нэг хэдэн секунд бай гэж боддог. Гэхдээ яг үнэндээ бидний тарих бүр ингээд зогсолтгүй бодлуудыг бидэнд өгж идэг тийм үү. Бид өөртөө мэдээд бодлоо ургуулад бодоол байдаг. За нэг бодол дууслаа гэхэд дараагийн бодол явж идэг шүү дээ. Тэгээд энэ бүр Нобелийн шагналтай Эрик Кандл гэдэг хүн хүртэл хэлсэн байгаа байхгүй юу? Бидний бодол, бидний төсөөлөл, тэгээ бидний тархинд дах зарим генүүдийг асааж бүр заримыг нь хүртэл унтрааж бидний тархины бүтцэнд өөрчлөлт хийдэг гэдгийг хүртэл баталсан байна. Тэгэхээр таны бодол таны тархинд нөлөөлдөг байна. Таны генэнд нөлөөлдөг байна. Таны бие махбодод нөлөөлдөг байна гэдгийг баталсан байгаа байхгүй юу. Тэгээ бид нэр урдах бас номуудад хүртэл ярьж исэн. Тэгээд ер нь бидний бодлоос бидний бие махбодод ямар асуудал бас авчирдаг вэ гэхээр тий бидэнд бас бодлоор дамжуулаад бидний бие махбод хүртэл өвчлөлтгөө гэдгийг ярьсан тийм үү. Бас бодлоор дамжуулаад бид нар эсэргээрээ тэр өвчлүүлээд байгаа тэр хэсгийг хүртэл эмчлэх боломжтой гэдгийг ярьсан байна. Нууцлагдсан шархны эдгэрэл гэдэг номон дээр гарч байгаа тий. Мөн хандлагын хүч гэдэг номон дээр бас яг энэ талаар гарч байгаа. Тэгээд түрүүний бас нөгөө нэг тэр аварт орсон охины тухай тий илүү ингээд тэр охинтой адилхан энэ номон дээр бол яг тэр охины жишээ гарсан байгаа юм л да. Гэхдээ ер нь бид нар амьдрал дээр яг өөрсөндөө байгаа ч гэсэн тэр өвчин зовлонтой тэмцэхэд бас бидний тэр бодлын дотоод тэр тэмцэл айгүй чухал юм байна гэдгийг би бас тэндээс олж харж ирсэн тий. Тий оюун бодол чинь өөрөө бидний биеийг захираад байгаа байхгүй. Тий. Би одоо өвчтэй гэдэгтээ ингээд амар итгээл тэгэл одоо тэрэндээ дийлдээл тэр одоо шаналлалтаа автаал ингээд явснараа бид нар тэр өвчнийг ялан дийлдэггүй юм байна тий. Харин ч бүр эсэргээрээ тархины өвчтэй байсан хэрнээсээ одоо тэр тархины өвчтэй байсан ч тэр бодлороо тэмцэж тэнд байсан нөгөө үхчихсэн байсан тэр эсүүдийг унтаа байсан тэр эсүүдийг сэргээн засварлаад эргээгээд тэр тархийг ингээд хэвийн ажиллагаанд нь орон ортол нь болвол энэ доктор өөрөө тэр өвчтөнтэй ингэж ажилласан утгаараа яг тэр туршлагаа энэ хүн номон дээр одоо буулгаж те тэгээд үүнийгээ бол нэг 9 ийм бүлэгт хуваагаад үндсэн 9 бүлэгт хуваагаад ингээд тайлбарлсан байгаа. Тэгэхээр эндээс тийм бид нөхцөл байдлыг одоо мэдээж удирдах чадахгүй тийм үү? Амьдралд тохиолдож байгаа зүйлүүдийг бид удирдах чадахгүй боловч бидэнд тохиолдсон зүйлийг та оюун бодлороо хэрхэн яаж хариу үйлдэл үзүүлж тэр нөхцөлийг та удирдах
чадж байгаа тийм боломжтой байгаа. Энэ дээр болохоор нөгөө жишээ нь болохоор юу байсан бэ гэхээр шувуу тэг бидний дээгүр өнгөрөхийг бид нар одоо ингээ контролдож чадахгүй өнгөрөхгүй байхыг тий. Гэхдээ шувуу бидний толгой дээр ирээд үүрээ засахыг бол бид нар ямар нэгэн байдлаар одоо болиулж болдгоо. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө нэг биднээс үл хамаарах одоо янз бүрийн амьдралын нөхцөл байдлууд бидэн дээр тулгарч ирэхэд хамгийн гол юм нь бидний эргээд тэр нөхцөл байдалд хариулж байгаа хариулт буюу тэр reaction ямар байх вэ гэдгээс л хамаг юм хамаарат байгаа тий. Тэрнээс биш дотроосоо бид нэр анханасаа нэг тархин бодол ингээл үйлдвэрлэнгүүт тэрнийг л үлдчихэдэг нэг тийм робот маягийн ч юм уу тий. Тийм одоо бодгаал тийм махан бий бол биш юм байна. Тий, бидний нөгөө нэг хариу үйлдэлээр түрүүн би хэлсэн штэ бидний тархи хэлбэржиж байдгаа гэсэн тий. Тэгэхээр хэрвээ та сөрөг зүйлийг бодож тий сөрөг сонголтуудыг хийх үед таны тархины бүтцэд тий маш хортой нөлөөг үзүүлдэг юм байна. Харин та эерэг зүйлүүдийг бодож та эерэг зөв сайн сонголтуудыг хийх үед таны тархинд бүр ингэж гэрэл асдаг гэж байгаа байхгүй юу тий. Энэ зохиолч маань болохоор бүр яг ингэ нөгөө эсийн төвшөнд судалгаа хийдэг. Өөрөө болвол яг энэ scientist бүр яг шинжлэх ухаан юм судлаач тэгээд тархины энэ эсийн бүтээц болон зохион байгуулалт энэний үйл ажиллагааны талаар яг танин мэдхүйн чиглэлээр ингээд нарийн судалгаа хийдэг одоо ийм доктор профессор хүн байгаамаа. За ингээд цаашлаад гүнзгийрээд ярил тий. Жохон гүнзгий. Гэхдээ энэ айгу нэлийн гүнзгийрж байгаа. Тэгэхдээ бид хоёр бас подкаст хийх гэж нэлийн удсан хэд хэдэн олон шалтгаанууд байсан. Энэ нөгөө айгу гүнзгий судлал бас шаардлагатай болсон. Тэгээд яг ерөнхийдөө ингээд номын зохиолч бол энэ дээр юу гэж хэлж байгаа гэхээр за түрүүний тэр нөгөө reaction буюу тэр нөхцөл байдалд эргээд хариу үзүүлж байгаа нь одоо үзүүлэх яг тэр мөчөд бидний өмнө юу тулгардаг вэ гэхээр сонголтууд тулгардаг. Тэгэхээр энэ сонголтоос хамаарат бидний амьдрал, бидний бие махбод бүх зүйлд өөрчлөлт гардаг. За үүнийг энгийн жишээгээр тайлбарлах юм бол одоо хамт ажилтдаг ингээд хүмүүсийн дунд одоо жишээлбэл хамт олонны дотор төрсөн өдрийн баяр тэмдэглэх асуудал бол одоо огт байхгүй нэ гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр бид нар бол өөрөөр хэлбэл тэр хамт олон маань хин нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх гэж байхад нь бид нар одоо цогсоогоод ч юм уу тий бүр боль гэж хэлж чадахгүй. Яг л тэр хүн төрсөн тийм үү. Тэгэхээр баяраа тэмдэглэх гэж л байгаа. Харин би тэр төрсөн өдрийн баярт яваад одоо мэдээж тийм ингээд за арх дарс уулаа гэж бодъё л доо тий. Тэгэхээр тэр арх дарс уух үед миний хийх гэж байгаа сонголт тэр тухайн тэр төрсөн өдөрт одоо оролцож байгаа миний байдал бүх юм түүнээс хамаарж байгаа тий. Зарим хүмүүс ингэдэг штэ нэг найзын маань л одоо яагарахгүй миний найз ганц найзын маань л төрсөн өдөр юм чинь би ухаас өөр арга байхгүй байсан ч гэдэг юм уу тий. Янз бүрээр ингээд маргаашин шалтгаан хэлдэг тийм үү. Гэтэл уухгүй байх боломж байсан уу гэвэл тэр хүнд байсан. Тэгэхээр төрсөн өдрийг болиулж чадахгүй ч гэсэн тэр төрсөн өдөрт хэрхэн оролцож байгаагаа та өөрөө сонголтоо хийж байгаа тий. Иннээс би яагаад заавал энийг ингэж жишээ болгож аваад байна вэ гэхээр эндээс бид нар яг тэр хийсэн сонголтоороо дамжуулаад бид нар хамгийн нэгдүгürt эхлээд өөрсдийнхөө бие махбодонд гадны нөлөөг оруулж эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэг айгу боддоор л ярих гэдэг юм л да тий. Тэгэхээр арх ууснараа бид нар бие махбод руугаа шууд тэр спирт гэдэг шингэнийг хийгээд тэгээд эн чинь бидний бие рүү орсныхаа дараагаар одоо судасны тэр агшилтыг бий болгож ин судсыг ингээд өргөн нарийн болгож хуургаж ин тий. Эндээс үүдээд бидний цус янз бүрээр болоод ингээд одоо тэр архитай холилдож эхэлж ин. Эндээс бидний тарих хэвийн үйл ажиллагаагаа алдаж эхэлж ин гэсэн үг. Тэгэхээр энэ цаашлаад яваандаа явсаар хагаад энэ нь цаашлаад явсаар хагаад юунд хүргээд байна вэ гэхлээр энэ нь цаашаагаад бүр наривчлаад ирэхээр бидний DNA буюу бидний тэр одоо ДНК гэж ярьдаг те. DNA буюу тэр ген тэр бидний эсийн одоо эсэд өөрчлөлтүүдийг оруулдаг байх нэ. Өөрөөр хэлбэл
Эхлээд бидний сонгож байгаа сонголтод бидний тархинд үлдэхдээ тодорхой хэмжээний тийм мэдээллүүд болж хуурж одоо агуулгадчихэдэг. Тэгэхээр DNA гэдэг нь болохоор тодорхой хэмжээний мэдээллийн одоо гадуур юм бүрхэгдсэн тийм одоо мэдээллийн их усүр болж хуурж байгаа. Тэгэхээр энэ DNA-гээ бид нэр цаашлаад нөгөө үр хүүхдүүдтэй ингээд цаашаа ингээд юу яага явж байгаа штэ. Дамжуулаад явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ өнөөдрийн бидний DNA цаашлаад 3-аас 4 үеийн маань үр хүүхдүүдэд хадгалагдаад явдаг байх нэ. Өнөөдөр таны хийсэн сонголтоос хамаарсан таны бие махбодод гарч байгаа өөрчлөлтүүд чинь эргээд үр хүүхдүүд рүү чинь дамждаг байх нэ. Тэгэхээр энэ нь тэр DNA-д хадгалагдан үлддэг. Тэгэхээр өнөөдөр таны хийж байгаа сонголт тухайн тэр амьдралд нь болж байгаа нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлж түүн дээр ямар сонголт хийж байгаасаа шууд хамаарад таны хэн байх уу, та ямар хүн болж гинүү, үр хүүхэд чинь бас хэн байх уу гэдг нь айгүй шууд утгаараа хамааралтай болдог байх нэ. Тэгэхээр энэ тайлбарлахад маш нарийн нэлээд түүхтэй бас хэцүү. Гэхдээ хамгийн энгийнээр тайлбарлавал одоо нэг юм жишээ авч болж байгаа юм тий. Тэр нөгөө бас сургаалт өгс 23-ын 7 дээр авсан байсан. Хүн боддогтойгоо адилхан гэж хэлсэн байсан. Тэгэхээр та юу бодож байгаа тий? Яг та юу сэтгэж байгаа? Яг та өөрөө яг тэрл хүн байгаад байгаа тий. Дээрээс нь бас нөгөө нэг одоо жишээл бид нэг ингээд мал дээр одоо жишээ нь аягүй хэрдээ сүүлийн үед ч одоо ингээд нөгөө уул уурхаагаас болоод малын ингээд тэ нөгөө нэг гений өөрчлөлтөй болцсон мал гэлтэй нэг юм гажиг төрөлттэй ч юм уу те. Мөн бас одоо сүүлийн үед энэ ургийн гажигтай хүүхдүүд янз бүрээрээ төрж байгаа те. Иймэрхүү үзэгдэл их болсон нь энэ нийгэмд байгаа ер нь энэ бидний эргэн тойронд хүрээлж байгаа энэ нийгэм дотор бидний идэж ууж байгаа хэрглэж байгаа зүйлсийн сонголт өөрөө биднийг тэтгэр зүйлс рүү бас одоо дагуулад идэг юм байна. Тэгэхээр энд хин нэгнийг буруутгах гэж би одоо энд яриаггүй. Хамгийн гол нь яг өнөөдөр таны өөрийн чинь хийж байгаа сонголтоос бүх зүйл хамаардаг юм байна шүү гэдгийг л энэ одоо ойлгосоо гэж би сонсогчтойгоо хүсэж байгаа. Энэ номын зохиолч бол үнэхээр бидний сонголт бол яг бодит зүйл юм аа. Бодит зүйл юм аа гэдгийг дахин олон дахин давтан хэлсэн байгаа. Тэгэхээр угаасаа бид нэр юу сонгож аль замыг нь сонгож аль зам руу нь алах нь яг тэднийхээ дагуу бидний бодол дотроо ингээд одоо тэр чинь тэр бодлуудыг бид нар тээж байгаа шүү дээ. Тэрнээсээ бол тэр сонголтоосоо болоод тэр бодлуудаа тээж эхэлдэг. Тэр эргээд тэр нь цаашаа дадал зуршил болоод ингээд явах жишээтэй. Тэгэхээр энийг яривал ингээд одоо маш өргөн хүрээтэй боловч маш нарийн бас хамаагүй яривал буруу ярих магадлал өндөртэй их тийм маш чухал сэдв байгаа. Тэгэхээр мэдээж итгэгч хүмүүс юм уу, бурханд итгэдэг хүмүүсийн хувьд бол аль замыг сонгох вэ гэдэг нь бол маш тодорхой тий. Бурханд хараахан итгэж амжаагүй байгаа хүмүүсийн хувьд бас амьдралаа дахиад нэг дүгнэлт цэгж үзээд тийм ээ. Би үнэхээр амьдралдаа хийж байгаа сонголтондоо би ямар одоо яаж би сонголтоо хийдэг вүлээ, би алийг нь ер нь сонгоод яваад байгаа вүлээ гэдгийнхаа бас нэг удаа эргцүүлж бодох хэрэгтэй байхаа тий. Тэгээд нөгөө хүн чинь өөрийнхөө би юу бодож байгаа вэ те, би ямар үйлдэл хийж байгаа вэ гэдгээ дүгнэж цэгнэж те ингээ өөрөөсөө гараад те би яг юу бодоод байна, миний оюун тархинд юу эргэлдээд байна гэдгийг бид нэр одоо шүүх тунгаах чадварыг бурхан аль хэдийн өгсөн байгаад байгаа. Тэгээд энэ дээр бурхан хүртэл Библиэлд хүртэл юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр те оюун бодлоо те Христийн дуулууртай байдалд олзлуул гэж хэлсэн байгаад байгаа. Тэгээд бас оюун санаагаа шинжлэн өөрчил гэж хэлсэн байгаа. Бүх санаа зовнилоо түүнд өрүүл, юунд ч бүх санаа зов гэдэг үгнүүдийг хүртэл хэлсэн байгаад байгаа тийм үү. Тэгэхээр яг энэ тухай бас яг энэ сонголтын тухай ерөнхийдөө бид нэр одоо тархин доторх бодлоо өөрсдөө сонгоод тэр зөв бодлыг тархиндаа агуулгах тухай Библийн шинэ гэрээний Ром ном дээр Паул одоо Ром хотынгийнханд бичиж үлдээсэн цагтлын 12 дугаар бүлэг дээр инхүү бичсэн байна л да. Энэ үеийн явдалд бүү нийцэгтэн харин зүрх сэтгэлээ шинчилснээр өөрчлөгдөж Бурхны хүсэл юу болохыг тухайлбал сайн тааламжит төгс төгөлдөр хүслийг
батлагтун гэсэн ба тий. Тэгэхээр эндээс Ром хотынд Паул илч бол юу гэж хэлж байна вэ гэхээр энэ үеийн явдал гэдэг нь одоо тэр нэг юм нийгмийн ороо бусгай байдлын тэр бухимдалтай байдлыг ч юм уу те үргэлж ингэж хараад анзаараад тэгээд тэрэндээ баригдаад яваад байх биш, харин Бурхны хүсэл юу болох буюу тэр сайн тааламж төгс төгөлдөр хүсэл нь юу юм бэ гэдэг рүү бүх анхаарлаа хандуулж түүнд одоо бүх оюун санаагаа тийш нь төвлөрүүлээ гэсэн ийм мессежийг бол өгч байгаа. Тэгэхээр энэ өөрсдийнхөө бодол санааг шинчилж өөрчлөгдснөөр таны тархинд хэрхэн ямар өөрчлөлт гардаг вэ гэдгийг бас номын зохиолч маань энэ дэр нэлийн тодорхой гаргаж ярьж байгаа тийм түрүү нөгөө асуусан шүү дээ. Та хэрвээ өөрийнхөө тархинд мис заслыг хийгээд эмчилдэг байсан бол яах вэ гэсэн яг энэн дээр хэлж байгаа л да. Бид өөрсдийн оюун бодлоо шинчилснээр бодож байгаа бодлоо өөрчилснөөрөө үргэлж эерэг сүрэг зүйлүүдийг боддог байсан бол тэрийг харин өөрчилж шинчилснээр та сонголтоо зөв болгож байгаа. Тэгээд тэр сонголтыг хийснээр таны тархинд тэр мис хагалбар ажилбар өөрөө хийгдэж тий хүний бие чинь өөрөө өөрийгөө ер нь гэж сэргээж эмчлэх яг тийм чадвартай байдаг шүү дээ тий. Тэгэхээр чин яг тэрүүгээрээ бид нар тийм яг бодтойгоор яг оюун тархиндаа хийж идэг юм байна. Тэрийг бид нэр өөрсдөө мэдэхгүй боловч бидний оюун бодол ямар хүчтэй вэ? Бидний тархинд хэрхэн яаж ажилдаг вэ гэдгийг яг энэгээр харуулж байгаа л да. Бидний нөгөө нэг арьсан дээр гарсан шалбархаа ч юм уу жишээлбэл ингээд тий ургаад идэж байгаа шүү дээ. Тэр чинь л яг нөгөө хүнийг ингээд өөрийгөө эмчлэх бүрэн тийм одоо тэр дархлаа тэр эргээд тэр нөгөө нэг өвчин зовлонтойгоо тэмцэх тэр эсүүд бол байдгаа гэдгийг дахин батлан харуулад байна л да тий. Тийм тэгээд энэ бидний гаргаж явж байгаа сонголтууд тий бидний тэгвэл энэ бие махбодод яаж нөлөөлөд байгаа вэ гэдгийг бүр илүү ингээд дахиад гүнзгийрээд явъя. Тэгээд нэг бас юм жишээ бидэг штэ. Одоо ингээд одоо бидний ингээд дотор ингээд би ингээд гівгэнтхэн айдас төрүүлэхэр юм бодоход бидний ингээд биений үс ингээд босдог те. Тийм тэгэхээр чи ингээд бидний бодол биеинд хэрхэн яаж нөлөөлж байгаа вэ те. Бас нэг юм жишээд байж болж штэ. Одоо эрэгтэй хүн ингээд зэтэй ингээд эмэгтэй хүнийг харахаар тий бие махбод хүртэл ингээд нэг юм өөрчлөгддөг тий сэрлэн хөдөлдөг тий тэр чинь яг физикли юу ч хийгээгүй байхад зүгээр оюун бодолд юм тохиолдоход шууд бие махбодод ирээд байгаа тий тэр чинь одоо бүр гүнзгийрээд одоо таны генэнд бүр ингээд өөрчлөлтүүдийг хийгээд тэгэхээр таны оюун бодол тархинд тэр гэрлийг асаагаад мөн унтраагаад байна гэсэн үг. Сүргэн унтрааж байгаа гэсэн үг шүү дээ тий. Сүргэн одоо унтраах үргийг гүйцэтгээд эрг нь бол мэдээж эсрэгээр асаагаад байгаа тий. Боломжгүй гэж харж байгаа бол тэрийг боломжтой болгох ч юм уу тий. Айдас мэдрэгдэж байгаа бол түүнийг зоригоор урмаар босгох ч юм уу тий. Яг энэ нөгөө хоёр эсрэг юм туйлын дотор яваад байгаа шүү дээ бид нар. Тэгээд энэ бодол чинь надад зөвхөн нөлөөлөөд надад одоо ямар нэг юм зүйлүүдийг хийхээс гадна бидний эргэн тойронд байгаа хүмүүсүүд болон одоо надтай холбоотой байгаа одоо миний дараагийн үеүүдэд хүртэл нөлөөлдөг гэдгийг хэлсэн байгаа. Ураас 4 үед нөлөөлнө гэдэг шүү дээ. Энд дамждаг. Библийн Египтээс гарсан нь 34-ийн 7 дээр хэлсэн байдаг тий. Эцгүүдийн гим бурууг 3 болон 4 дахь үеийг хүртэл үр хүүхэд ач нарт нь буулгана гэсэн нэг юм ишлэл байгаад байгаа. Тэгээд энийг бас хамтдаа тайлбарлаад яг энэ бодол гэдэг зүйлд яаж ингэж нөлөөлөд байгаа гэдгийг хэлье тий. Энэ нь гэхдээ энийг бас энэ ишлэлийг бас их буруу ойлгох ч юм уу буруу тайлбарлах юм бол айгүй стержинкэн амар буруу ойлголт явчихаар байгаа байхгүй. Энэ дээр яаж ийнэ гэхээр за одоо би өнөөдөр хүн алчлаа гэж бодъё тий. Тэнгуут энэний тэр одоо шийтгэлийг нь миний 3 4 үед ингээд буулгаад л тэд нэр ингээд нэг харагдаад ч юм уу тий. Тэднэрт зовоод байгаа тэр тухай ерөөс яриаг баг. Харин юу яриад байна гэхээр миний тэр хүн
алж байгаа бодол сэтгэл тэр хэрцгий байгаа байдлын тэр ген буюу тэр одоо хүн алсан ч болно энэ бол алж болдог гэсэн тэр буруу бодол нь яг уу гэхээр миний үр хүүхдүүдэд дамжигдаад яваад ах одоо тэр нүглийн ген гэсэн үг л дээ тэр буруу муу ёрын муугийн тэр одоо мэдээлэл агуулсан тэр ген нь цаашлаад 3 4 дахь үеийн хүүхд хүртэл тэднэр дотор агуулгадж ядгаа гэсэн үг. Энэ мэдээлэл нь. Тэгэхээр тэр хүүхдүүд өөрсдөө тэр мэдээлэл одоо нөгөө анханасаа тэр генэд нь тэр хүүхдүүдэд дамжаад очсон учраас тэднэрт тэр нүглийн замыг сонгох боломж нь тэнд нээгддэг байх нь л дээ. Тэгэхээр тэрийг л яриад байгаа. Тэгээд 4 дахь үеэс магадгүй тэр хүүхдүүд ингээд зөв сонголтыг хийгээд явснараа надад анх байсан тэр нүгэлт муу чанар нь тэнд 5 дахь үе дээр таслагдсан арилах ийм боломжийг л бурхан харин биднэрт олгосон байна гэдэг утгаараа энэ 3 4 үе гэж одоо тэр хүүхдүүдэд нь дамжиж очсон байгаа шүү гэдгийг анхааруулan сануулж байгаа ийм сануулга байх жишээт тий. Тэгэхээр дараагийн үед дээр бидний үр хүүхд ямар сонголт хийхээс шууд хамаарж тэр өмнөх үеийн одоо тэр гимнүглийн одоо тэр буулган нь бол тасрах боломжтой гэдгийг бас сануулж хэлэх нь зүйтэй баг тий. Тийм тэр мэдээллийг бид нар таслан зогсоох тий одоо тэр генүүдийг унтраах чадвартай. Та өөрийн оюун бодлоо ямар генийг та асаамаар байна. Таны одоо өвөг эцэгээс ирэх тэр чадварлаг, мундаг тий тэр баяр хөөртэй тэр генүүдийг та асаагаад та өөрийн оюун бодолтой тэр зүйлүүдийг бодож сэтгэхэд асаагаад явах уу? Эсвэл одоо нэг юм байдаг штэ. Миний ээж одоо илэгний өвчтэй ч гэдэг юм уу те одоо тэг удам дамжсан өвчин гэл ярьдаг. Гэтэ яг үнэндээ тэр мэдээлэл байгаа та тэр мэдээллийг асаагаад оюун бодолтой өвчнгүүд таны тэр оюун бодол чинь биерүүгээ өгөөд тэгээд та өвдөд байгаа юм шиг сэтгэл төрөөд тэгээд бүр таны үр хүүхдэд за одоо би өвдсөн юм чи одоо миний хүүхд өвдөндөө гэсэн яг энэ генүүдийг та оюун бодолтой дамжуулаад байгаа байхгүй юу? Харин тийхгүйгээр та энэ мэдээллийг та унтрааж чадна. Яаж гэхээр мэдээж Есүс Христийг хүлээж аваад оюун бодолтой тэ өөрийн тэ авралыг тунхаглаж гим нүглийг гимшиж улаагаад тэ яг энэ бүх зүйлүүдийг аль хэдийн дууссан. Тэгээ яг энэ өвчин яг энэ мэдээллийг би үргэлжлүүлээд өөрийнхөө одоо биологт ингээд хадгалж аваад тэгээ цааш нь дамжуулаад энэ бишээ. Яагаад гэхээр бидний оюун бодол чинь өөрөө яг энэ бүхнийг шийдэд байгаа. Тий. Тэрийг цааш нь дамжуулах уугүй юу гэдэг нь л таны сонголт байгаа. Тэгэхээр тийм муу юм эсвэл одоо эцэгээс авсан тий тэр өвчний тэр генийг та өөрөө дотор амьдруулахгүй юу гэдэг нь зөвхөн таны сонголт. Тэр сонголтыг та аль болох тий өвчин зовлон байх юм бол эсрэг сонголтыг хийж тий надад байгаа гэхдээ би үнийг даван гарнаа тий би үнийг эсэргүүцнэ би үнийг хүлж чаднаа би бол эрүүл байх боломжтой би тэрийг сонгож гин гэдэг энэ сонголтыг л хийх тухай энэ ном тэр чигтээ ярьж байгаа тий тэр энэ сонголтыг хийж та тархиндаа гэрлийг асаагаараа тархиндаа тэр эерэг бодлоодын тэр цуваг хэлхийг бий болгоорой гэж та оюун бодолдоо бий болгосон зүйлийг та өөрөө л оюун бодлосоо авч чадна. Өөр хинч биш тий. Энэ бол зөвхөн таны дотор тархин дотор явагдаж байгаа тэр одоо бодлын дайн гэх юм уу тий тэмцэл байгаа. Дээрэс нь номын зохиолч болвол энэ хүү одоо бидний тархины бүтэц хийгээд гаднаас ирж байгаа мэдээлэл бид нар хэрхэн одоо хариу үйлдэл үзүүлдэг танин мэдгүй бидний эргэтэнгүүд яаж ажилдаг тэр бүх нарийн механизмуудыг бол бүрийн бүдүүч зургаар ингээд одоо диаграмуудаар те маш нарийн тайлбарлаж өгсөн байгаа. Тэгэд энэ бүхнийг бит хоёр бас ярих юм бол айгүй их цаг зав гарна. Маш энгийнээр тэгэхээр энэ хэсгийг бас тайлбарлах нь зүйтэй болол гэж бодож ин л да. Жишээлбэл бид нар чихээрээ сонсдог гаднаас ирж байгаа ямар нэгэн мэдээллийг нүдэрээ бид нар хардаг. Ямарваа нэгэн байдлаар үнрээр бид нар бас бидний тархинд бодол
одоо ингээд үүсч бий болдог гаднаас нөлөөтэй тий. Бидний гараар ч юм уу арьсаар дамжуулан тэр мэдрэмжүүд биднэрт бий болдог. За гих мэтлэн хоол амтлах тэр мэдрэмжүүдэд ингээд бид нэг хүлээн авах тэр эргэтнүүдээр гаднаас ирж байгаа тэр мэдээллүүдийг бид нэр аваад эндээс биднэрт бас ингээд бодол дотор биднэрт айгүй нөлөө үзүүлж байгаа. Та бодоод үзээрэй. Нэг сайхан одоо айгүй өлссөн байх үед бууз чигнэж байгаа тэр үнэр тэ биднэрт ямар бодол төрүүлдэг вэ гэхээр улам илүү их хоол идэх юмсан гэдэг бодлыг л төрүүлнэ тэ. Тэгвэл айгүй цатгалан байх үед нэг тийм бууцны үнэр ч юм уу бүр ингээд айгүй хидцэн ингээд цатгалан байж хат дахиад шинээр бууз чигнэж хат бол биднэрт тэнд идэх хүсэл төрөхгүй байгаа тий. Энэ хоёрын ялгааг харах юм бол бид нар гаднаас ирж байгаа нөлөөлөлд бидний үзүүлж байгаа хариултал хамгийн чухал юм аа тий. Тэгэхээр жишээлбэл одоо ингээд нөгөө temptation буюу тэр сорилтонд бид нэр ингээд орж эхэлж байгаа хгүй тэр одоо бидний махан биеийн хүсэл тачаалууллаа шүү дээ. Хамгийн одоо тодорхой жишээ бол энэ дээр эрэгтэй хүн ч юм уу эмэгтэй хүн ямарваа нэгэн эсрэг хүснийхаа тэр хүнийг сайн сайхан байдлыг нь хараад тэр тачаадан хүсэж байгаа хүсэл байгаа. Гэтэл та өөрөө гэр бүлтэй хүн бол тэрхүү тэр бодлыг ялан дийлж би болол гэр бүлтэй хүн. Энэ бүсгүй ч юм уу энэ залуу хичнээн сайхан залуу байсан ч яг уу би энэ тухай бодох нь зохисгүй маа гэдэг тал дээр зогсож тэрийг илүү хүчтэй болгож тэр талаа илүү дагж явснараа та гэр бүлээ аврах тий гэр бүлийнхаа тэр бүх сайн сайхан байдлыг хадгалан үлдэх энэ боломжийг та өөрөө өөртөө бий болгож. Тэгэхээр энэн дээр л нөгөө хамгийн чухал нь сонголт гэдэг чинь байгаа юм шүү. Тэгээд бид нар яг энэ орж ирж байгаа энэ бодлуудыг яг хянаж барьж авч тэгэж дасгалжуулах хэрэгтэй юм байна л да. Одоо ингээд орж ирсэн бодлуудыг бодоод ингээл үргэлжлүүлэн бодоол тэгснэ нөгөө өнгөрсөн амьдрал дээр очиод тэгэл бүрсгэлээр унаал яг энэ зүйлүүдийг биш харин бид нар яг тэр таны оюун бодлуудыг өмүүлж байгаа яг тэр нөхцөлийг та зогсоох хэрэгтэй байна. Та яг оюун бодлоо цэгцлэх хэрэгтэй. Таны оюун бодол цэгцтэй бодож цэгцтэй сэтгэдэг байх хэрэгтэй. Тэгээд бас бид нар нөгөө нэг multitasking гэж яриад байгаа. Гэтэ монголоор болохоор нэг анхаарлаа маш олон талбар руу ингээ хандуулад нэг дор маш их ажлуудыг амжуулах гэдэг зүйлүүдийг ингэж хэлдэг те. Тэгээд яг магадгүй зарим газар ажилд ороход те айгу мундаг юм чадвартай богинохон хугацаанд олон зүйлийг амжуулах гээл те. Гэтэ яг үнэндээ энэ номон дээр манай энэ scientist зохиогч доктор маань хэлэхдээ энэ бол маш буруу тархинд маш буруу яг энэ бол гэдгийг хэлсэн байсан. Харин та яг нэг зүйл дээр анхаарлаа маш гүнзгий төвлөрүүлж бүр ингээд санаатай маш гүнзгий яг нэг зүйлийг бодох нь таны тархинд маш тийм хүчтэй, маш тэр зөв ажиллах тэр хүчийг өгдөгөө гэж хэлсэн байгаа. Түүнээс ингээл те ямар ч хяналтгүй амар олон тийшээ ингээл оюун бодол чинь хөрвөөгөөл оюун санаа чинь маш өөмөрдөг болвол та яг тэрийг зогсоогоод харин тэрийг барьж аваад тий харин яг тэр нэг зүйл дээрээ л маш гүнзгий анхаарлаа хандуул гэж хэлсэн байгаа. Тэгээд мөн Библиэлд хүртэл хэлсэн байгаа шүү дээ. Филиппой 4:8 дээр тий юу нь үнэн, юу нь зөв, юу нь цаашаалтай, юу нь хүндэтгэлтэй тэр сайн сайхан магтууштай зүйл юу вэ? Яг тэрийг бод гэсэн байгаа. Тэгэхээр таны бодолд сөрөг зүйлүүд орж ирээд л байх юм бол яг л тий эсрэгээр нь та яг зогсоогоол яг сайн зүйлүүдийг бодох үед таны тархинд бүтцэд хүртэл тэр генийн хүртэл өөрчлөлтүүд яваад таны бас тогтоох чадвар сайжирдаг яг нэг зүйлийг бүр юм гүнзгий бодох үед хүртэл ингээд таны тархи өөрийгөө ингээд сэргээгээд имчлээд идэв гэдэг зүйлүүдийг бүр ингээд батлаад тий шинжлэх ухааны үүднээс ингээд шинжлээд харуулчихсан байгаа даа тий. Тэгээ бас энэ дээр сая нэг зүйлийг нэмж хэлэх ёстой юм шиг санагдлаа л да. Саяхан нэг сэтгэл зүйч бас ингэж хэлсэн байсан. Хүн өөрийгөө
бүх юмыг одоо ингээд эерэг байлгахын төлөө те зөвхөн одоо эерэг юм ярьдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж зөвхөн эерэг юмыг ингэж өөртөө амьдралдаа ингэж тойруулж тавьснараа магадгүй тэр хүн өөрөө сэтгцийн асар их хүнд өвчтөй болох магадaltaй гэж бичсэн байсан. Тэгээд тэр их хүн яагаад тэгж хэлснийг би бас ингээд эргцүүлэн бодож илаа л та. Тэгсэн чинь саяын одоо ярьж байгаатай бас яг адилхан сонсогдож байгаа хгүй. Гэтэл ялгаа нь юу вэ нөө гэхэлэр зөвхөн одоо нөгөө нэг эерэг юмны тухай бодоорой гэдэг одоо юмыг ингээ хэлэхлээр л яг саяын тэр одоо тэр сэтгцийн өвчтөй болох магадaltaй хүн шиг байна гэсэн үг юусоо биш байхгүй юу тий. Яагаад тэгэхээр таны дотор угаасаа тэр бодлууд бол асар хурдтайгаар эргэлцээр л байх болно тий. Нөхцөл байдал та одоо ингээд нүдэрээ харж байгаа бүх юма контролдож чадахгүй учраас таны дотор руу тэр сөрөг бодлууд аяанда тэртээ рүү орж эхэлнэ. Янз бүрээр орж ирнэ. Тэр сөрөг байна уу? Таныг одоо хэцүү байдал руу те таны тэр махан бие чинь ингэж одоо сорилтонд оруулах үйц те хүнд нөхцөл байдал нүдэрээ нэг одоо юу гэдэг шалтан хүүхэн хараад ингээд шуугаад байвал те танд мэдээж ингээд зүгээр байх боломжгүй айгу хэцүү болно. А гэхдээ түүнийг таслан зогсоох тэр сонголтыг л та энд одоо хийснээр таны дотор тэр эерэг дадлууд, эерэг бодлууд бий болж эхэлж байгаа гэсэн үг те. Тэр сүргүүдийг нь аль болох унтрааж тэр эргүүдийг дадлан болгоорой гэдэг утгаар саяхыг бол хэлж штэ те. Маш нэг юм бодтой жишээ аваад тайлбарлая л да. Одоо бидний энэ бүх зүйлийг за тэгээд та ингээ бизи байжсэн чинь ингээ завгүй маш завгүй байжсэн чинь утсанд нь ингээд дуудлага ирээд дуут мессеж ирсэн байна гэж бодъё. Тэгээд шалгасан чинь имлэгээс залгасан. Тэгээд таны цусны шинжилгээний хариу гарчлаа. Та маш яралтай хурдан эргээд залгана уу гэсэн мессеж байсан байна. Тэгээд яг тэрийг сонсохдоо шууд танд ийм бодол төрнө. Маш олон төрлийн бодол төрнө. За эхлээд шууд айдас орж ирж болно. Зайлх болох хурдан залгаарай гэсэн байна. Энэ тэгэхээр одоо тий ямар нэгэн муу мэдээ байгаа учраас л над руу тэглээ гэж бодно. Одоо тэгээ би яана гэл цааш урагшлуулж бодвол за би өвчин туссан бол яана гэл тэгээ нөгөө бодлооч хөврөн. За эсвэл хоёрдугаарт нь шууд танд эсэргүүцэл тулгарна тий. Угаасаа имлэгүүд тий хүмүүс рүү залгаад эргэж мэдээлэл одоо тий мэдээлэл үлдээхтэй эргэж залгаарай хурдан залгаарай гэж угаасаа л хэлдэг шүү дээ. Энд нэг сүртэй хүлээж авах хэрэггүй гэдэг бодол төрнө. За 3 дугаарт нь яаж байгаа гэхээр танд шууд маш ихтгэлтэй тийм бодол орж ирнэ тий. Өө надад маш сайхан мэдээ хэлэх гэж байгаа юм байна. Тий. За би эмчийн дуудлаганд боломжтой олоод хариугаа өгье. Би яг одоо ажилтай байна, болоогүй байна гэд маш тайвнаар зүгээр тэгж хүлээж авч байгаа. Тэгээд таны сонголт юу байгаа вэ гэхээр та айцыг сонгох юм бол шууд таны бодол дотор тэ нөгөө бодол чинь таны биед хүрж байгаа штэ. Тэгэн гут та ингээд нэг өвдөөд байгаа юм шиг би чинь эвгүй оргоо толгой чи иргээд эсвэл нэг халуураад байгаа юм шиг яг тэр бодлууд төрж эхэлнэ. Тэгээд юу вүлээ, яасан бэлээ, яагаад өвдөж байгаа вүлээ гэсэн яг тэр үр дүн нь шууд таны биед ингээ илрээд гарна. Тэгээд яг үнэндээ та эмч рүүгээ холбогдоод эмнэлэг рүүгээ ярьсан чинь тэ таны шинжилгээний хариу маш сайн гарсан. Тийм учраас танд хэрэг хэлчихсэн юм аа гэд хэлэнгууд таны бие ягаачгүй зүгээр тэ нөгөө сонирн болоод байсан зүйл чинь шууд оргоо алга болдог. Тэгэл яг энэ болвол яг л хүний амьдралд өдөр тутам ер нь баг тохиолддог. Хүн болгон тохиолддог л яг л ийм бодлууд, мэдрэмжүүд, сонголтууд. Саяхан чи ингэдэг нөө юу бас коронагийн шинжилгээ өгсөн шүү дээ. Тэгээд нэг тэр чинь хэд хонлоо? 2 3 хонлоо хариу нь гарах гэж. Тийм 3 хонсоо. Тийм. За тэр үед яг юу бодогдсон вэ? Яг саяхтай адилхан тэр 4 төрлийн өөр бодлоод эргэлдэжсэн үү? Яг үнийг хэлэхэд бодогдоогүй. Тийм ямар яг юу бодсон бэ? Би юуч байхгүй л гэж бодчихсон. Надад ямар ч тийм шинж тэмдэг байхгүй. Би ямар ч тийм халдвар авсан тийм байхгүй гэдэг тийм бат итгэл миний дотор байсан. Гэтэ зүгээр өгөөд үзье. Тэ ямар алдах юм байхгүй гэдэг ч юм уу яг тэр зүйл байсан. Түүнээс тэгсэн бол яана гэсэн тийм яг айдас бол орж ирээгүй. Айдас бол байгаа юм. Тийм. Ерөнхийдөө энэ номыг уншаад яг ингэ явчих хугацаанд бараг л
2 3 7 хоногийн турш одоо ингээд тий бас өөрөө дотроо бас энийг хэрэгжүүлээд хийгээд ингээд явж байгаа учраас айгүй гоё исэн. Тийм оюун бодолтой би оюун бодлынхон одоо тий би ингэж л төрсөндөө миний эдис одоо ийм л юм да. Тэг одоо яах вэ гэж тий тэндээ бууж өгөх. Тийм бууж өгөх биш. Үгүй бодлууд орж ирэх намайг унгаах ч юм уу тий намайг зүрхсэтгэлд маань хэцүү болгох тэр мэдрэмжүүд төрөхөд бид нар оюун бодлороо тэр бүхнийг өөрчилж болно. Би харин бурхан надад энэ оюун бодлыг өгсөн. Энэ тархийг би ингээд өөрөө удирдах чадвартай гэдгийг мэдсэн болохоор юмнуудад ер нь айгүй өөрөөр хандаж, өөрөөр харж, бодож, сэтгэж яг тэр зүйлүүд ингэж болж ирсэн. Тийм. Тэгээд яг одоо ингээд ерөнхийдөө ном маань бол ингээд 10 бүлэг жинга энэ тархины бүтэц болон нарийн тэр одоо танин мэдхүүн хэрэгтнүүдийн ажилтдаг те процесс ингээд тайлбарсан байгаа. Тэгээд бид хоёрын яриан донд ингээд бурхны тухай ярьж байгаа ах. Тэгээд бурханд итгэдэггүй, Христэд итгэдэггүй сонсогч нар манаас гайхаж магадгүй тий. Бид хоёрын хувьд бол Христэд итгэдэг тийм итгэгч хүмүүс. Хэрвээ та Христэд итгэдэггүй бол ойр орчныхоо хүмүүсийг ингээд анзаараарай. Таны хүрээлэл дотор Христ итгэлтэй тийм хүмүүс байгаа бол тэднийг та анзаараарай. Тэдний одоо хийдэг сонголтуудыг та бас өөртөө нэг хараад үзээрэй те. Голцоо одоо ингэдэж штэ манай Монголд ч юм бол одоо ингээл нөгөө Христ итгэгч нар арх уудаггүй те тамхи татдгүй ч юм уу ямар нэгэн байдлаар за яг хүн болгон тийм биш ч гэсэн ер нь дийлэнх нь бол тийм хандлагатай байдаг. Үргэлж тэр одоо уухгүй гэдэг сонголтыг хийдэг. Тэгэхээр та бас яг тэр хүмүүсийг ингээд харахтаа та өөртөө нэг юм дэнс тавиад үзээрэй те. Би нэрээ ямар сонголтыг хийж байгаа юм болоо. Би ер нь хүчин зовлонд ирэхэд одоо те энэ хүчин зовлондоо ялагдаад за би ингээ өвдчлөө гэдэг сонголтыг би бас өөртөө хийгээд байна уу? Нэг бол би энэ сонголтондоо те өөрчлөлт оруулаад би тархин дотроо өөрчлөлт оруулаад ингээд тархин доторх тэр эрүүл мэндэ асаах уу, өвчтөе хэсгээ асаах уу гэдэг тэр бүх сонголт таны гарт байгаа. Таны өмнө нэг тулгарч байгаа шүү. Тэгээд энэ ном үнэхээр таны амьдралд маш том өөрчлөлтийг авчрах болтугай гэж би бас өрөөмөрөө тий. Тийм номон дээр хэлсэнчлэн таны итгэл үнэмшил, таны үнэхээр итгэл найдвар, таны сонголт бүх зүйл таныг тодорхойлдог учраас та үнэхээр өөрөө өөрийнхөө оюун бодолдоо ялалтыг байгуулж тэр тархинда байгаа тэр гэрлийг асаагаарай. Тийм гэж хэлээд өнөөдрийнхөө подкастыг хамтдаа дуусгая. Тийм. Тэгээд анхаарал тавин сонссон та бүхэнд маш их баярлалаа. Бидний YouTube channel болон M+ тэгээд бусад сувгууд дээр та лайк дарж, subscribe хийж биднийг дагаарай. Цаашдаа илүү сонирхолтой номнуудыг бас уншиж та бүхэндээ танилцуулах болноо. Тэгээд олон сонсогчдоос маш их урам авж байгаа. Тэгээд бид хоёрыг бас дагагчдын төсвөлүүд нэлээд нэмэгдэж байгаа тий. Тэгээд айгүй урамтай байгаа. Энэ удаад номоо бас подкастын маань хугацаа жоохон уртсан байгаад бас та бүхнээс хүлцэл өчье. Нэлээд бас дахин унших шаардлага гэсэн. Тэгээд амьдрал дээрээ бас хэрэгжүүлж яг тэр нөгөө үржимсийн мэдрэхийн төлөө бас нэлээд явсан. Тэгээд жоохон удажлаа. Гэхдээ ямар ч байсан ингээд 7 дугаар дугаараа инхүү хийлээ. Тэгээд анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа түр. Баярлалаа.